Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн шинжээчийн цагийн дугаартаа тавтамаарл өнөөдөр студид шинжээч цацрал болон шинжээч Ануужин миний бие макро эдийн засгийн төлөвийн талаар танилцуулахаар ирсэн байна. Тэгэхээр макро эдийн засгийн төлөвийг ерөн шинжээчийн цагаар маш олон удаа түгээмэл тогтмол яриад явдаг. За тэгвэл яагаад ингэж ер нь их ярьдгийм бэ гэдэгт дээр хэдүүлээ нэг хідэн тоо статистик харъя. Ер нь ингээд бид нар эдийн засгийн өсөлт одоо тэдэвтэй гарлаа тий инфляц тэдэвтэй гарлаа гэд маш их ярьдаг. Тэгвэл яг энэ тоонуудын хойно юу байдгийг ойлгочих юм бол хамгийн гол одоо үр дүн нь оновчтой шийдвэр гаргалтанд бол хамгийн чухал нөлөөлөлттэй зүйл байдаг. За 2025 оны жишээлбэл 2 дугаар улиралд дотоодын нефт бүтээгдэхүүний буюу эдийн засгийн өсөлт 5.6% гарсан байна. Тэгэхээр энэ нь ер нь ямар үзүүлэлтийн гэхээр харьцангуй дажгүй тий. Одоо жишээлбэл Хятадын эдийн засгийн өсөлт 5% гарлаа гэж ярьж байгааг бол шинжээчдийн одоо хүлээлтээс өндөр байна гэж ярьдагсанчлан манайх бол одоо шинжээчдийн хүлээлтээс бас харьцангуй өндөр хувьтай гарлаа гэж байна. За үүний шалтгааныг дараагийн слайдуудаар илүү дэлгэрэнгүй яриад явна тий. За ингээд дотоодын нефт бүтээгдэхүүн бас нөгөө талаас инфляц бас ер нь ингээд эерэг корреляцтай явдаг үзүүлэлтүүд тий. За инфляц үүн дээр нэмэгдээд яадаг вэ гэхээр манай улсын хувьд бол инфляцад хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйл нь импортын барааны үнийн өсөлт юм байгаад байдаг. За ингээд дотоод одоо эдийн засгийн идэвхжил өндөр байвал инфляц мэдээж нэмэгдэн эрэлт нь өндөр байгаад байдаг гэсэн үг тий. За тэгээд 7 дугаар сарын байдлаар 8.1%. За экспорт импортод бол хамгийн одоо ойлгомжтойгоор ярих юм бол экспорт ерөөсөө Хятад улс гэж ойлгож байгаа хэрэгтэй. Хятад улс манайхаас илүү бүтээгдэхүүн авахгүй байвал манай экспорт харьцангуй бага гараад за ингээд экспорт импортын зөрүүгээр хамгийн гол нь юу байдаг вэ гэхээр төлбөрийн тэнцэл гэдэг үзүүлэлт байдаг тий. За төлбөрийн тэнцэл маань өөрөө алдагдaltaй гараад эхлэх юм бол одоо нөгөө бидний хамгийн сайн одоо мэдмээр байдаг хэд гарах юм бэ гэж одоо бизнес эрхлэгчид маш их хүлээдэг буюу ханшин төлөөлөө явчихдаг гэсэн. За ингээд ханш өндөр агаадах юм бол нөгөө талаасаа бизнес эрхлэгчид маань одоо бизнесээ явуулах боломж нь хумигтаад ирнэ. За мөн инфляцийг бол сая өндөр байна гэсэн тий. Инфляц өндөр ахаар яадгийн гэхээр манайх бол зорилттой инфляцийн түвшин бүх улсууд бол 50% байгаа. Манайх яг одоогийн байдлаар 2025 онд 6.2 гэж байна тий. Тэгэхээр 8.1 гэдэг бол дээдлийн интервалаас нь өндөр гарсан үзүүлэлттэй гэсэн. Тэгэхээр ингээ өндөр гараад ах юм бол за мөн ирэх одоо саруудад жилүүдэд инфляц буурах дохио өгөхгүй байвал бодлогын хүүг бол өндөр буюу одоо эдийн засагт хоёр үндсэн гол одоо бодлогын хэрэгсэл байна л та. Нэг нь болохоор сангийн бодлого, нөгөөх нь мөнгөний бодлого гэж байна тий. Мөнгөний бодлогоороо дамжуулаад инфляцийг одоо онилохыг бодоод за ингээд мөнгөний бодлогоороо бодлогын хүүг өндөр түвшинд хадгалдаг. За бодлогын хүү өндөр байхад ахаар яадаг вэ гэхээр манай дээр бол банкны салбар дээр ороод ирнэ тий. Банкны салбарт хүүгээр дамжуулна. За ингээд зээлийн хүү өндөр агаад байх юм бол бид нар бол зээл авах одоо юу н боломж нь багасаад за тэгээ зээл авах боломж нь багасгаар яах юм гэхээр нөгөө эдийн засагт нь буцаад жоохон намжаад буураад эхлэх юм бол инфляц одоо энэ өндөр гараад байгаа эрэлтэн суларчаар харьцангуй бага болоод ирдэг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ингээд ийм нэгийг нь салгачиж болдоггүй хоорондоо уялдаа холбоо нэгт байдаг. Энэ олон үзүүлэлттэй тоонууд чинь цаанаа ерөөсөө иймэрхүү ухахдхан ойлголтуудыг гаргаад явдаг гэсэн. Тэгэхээр хэдүүлээ дараагийн слайдн дээр илүү нарийн одоо ДНБ гэдэг чинь ямар аргаар хэмждэг юм. Инфляцид юу нөлөөлөд яагаад ийм өндөр гараад байгаа юм те. Инфляц өндөр байгаад тахаар банкны салбар дээр ер нь зээл үнэхээр яг одоо онлын дагуу өмнө тайлбарсанчлан багасж гин үгүй юу гэдэг дээр хэдүүлээ илүү дэлгэрэнгүй хараад за ингээ ихтгэлийнхаа төгсгөлийн хэсэгт тэгвэл эх жилээс ер нь хандлага ямар байна вэ те. Сангийн бодлого, мөнгөний бодлого хаашаа чиглэж байна. Эдийн засгийн өсөлт хэд гарах хүлээлттэй байна гэдгийг хэдүүлээ дэлгэрэнгүй ярья. За одоо энэ дээр дурддагдсан тоонуудыг хэдүүлээ бүр илүү дэлгэрэнгүй аваад үзье те. За дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд бол эхний хагас жилийн байдлаар бол айгүй өсөлттэй гарсан. За тухайн өсөлтөнд гол нөлөөсөн хүчин зүйл маань өөрөө юу байваа гэдгийг бол авч үзэхэд за дотоодын нийт бүтээгдэхүүнийг бид нэр тооцохдоо өөрөө үйлдвэрлэлийн болон эцсийн ашиглалтын аргаар гэж тооцдог. За эцсийн ашиглалтын аргаар гэдэг маань өөрөө ерөнхийдөө илүү эрэлт нийлүүлэлт хэрэглээ талаас нь байдаг бол үйлдвэрлэлийн аргаар гэдэгт биднэрт илүү эдийн засгийн салбаруудын оролцооны гүйцэтгэлийг авч үздэг байгаа. За тэгэхээр эхний одоо энэ харагдаж байгаа болоод ирэнгүүт үйлдвэрлэлийн аргаар тооцсон эдийн засгийн өсөлтийн хувийг бид нар харж болж байна. За эдийн засгийн өсөлтийн хувь 5.6% гарахад хамгийн өндөр нөлөөг үзүүлсэн салбар бол хөдөө аж ахуйн салбар байгаа гэж байна. За өмнөх 2 жилийн хугацаанд л хөдөө аж ахуйн салбар маань өөрөө
өвөл болоод ирэнгүүт одоо зуудын нөхцөл байдлаас шалтгаалаад малын одоо гарц үйлдвэрлэл маш одоо буурсантай холбоотой. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарын уналт бол одоо 23 онд 9.9%-аар буурч ирсэн бол 24 онд 26.7%-аар буурч ирсэн. Гэтэл 25 оны 2 дугаар хагаст болоод ирэнгүүт 35.6% өсөлтийг бол үзүүлсэн байгаа даа. За нөгөө талд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж исэн уул уурхайн салбар маань өөрөө өсөлтийн хувь нь харьцангуй одоо саарад энэ жилд бол 1.1% өсөлттэй гарсан байгаа даа. Тэгэхээр үйлдвэрлэлийн аргаар бол хамгийн чухал нөлөөг бол хөдөө аж ахуйн салбар болон одоо үйлдвэрлэл, барилга болон үйлчлэгний салбар бол гол нөлөөсөн бол уул уурхайн салбар бол эдийн засгт бол тодорхой нөлөөг өрөөсөө үзүүлж чадаагүй үр дүнтэй байгаа даа. За тэгвэл цаашлаад нөгөө одоо аргаар нь буюу одоо эцсийн ашиглалтын аргаар эдийн засгийн өсөлтийг бас тооцдог те бидний түрүүнд урьдчиланчлан энэ маань эрэлт нийлүүлэлт хэрэглээ талаас нь тооцож байгаа эдийн засгийн өсөлтийн хувиа гэсэн үг. Тэгэхээр эцсийн ашиглалтын аргаар 5.7%-тай гарсан. Тэгэхээр 5.7%-тай гарахад хамгийн гол нөлөө үзүүлсэн одоо нөлөөллийн хүчин зүйл нь болоод ирэнгүүт өрхийн хэрэглээний өсөлт байгаад ирж байгаа. Тэгэхээр эцсийн ашиглалтын аргаар гэдэгт бол хамгийн чухал нь одоо өрхийн болон төрийн хэрэглээ, цаашлаад үндсэн хөрөнгөний хуримлал болон яг цэвэр экспортыг тооцдог. Тэгэхээр мэдээж одоо цэвэр экспортын түвшинд гэх юм бол манай улсын хувьд бол энэ жилийн онцлог нь экспортын өсөлт саарсан буюу 16.6%-аар саарж байхад нөгөө талд импортын өсөлт 2.8% өсөлттэй хэвээр байгаад ирж байгаа. Тэгэхээр энэ хоёрын зөрүүгээр цэвэр экспорт манд хасах утгатай гарч бүр эдийн засгийн өсөлтийг хойш татсан нэг үзүүлэлт болсон. Харин одоо хэрэглээний хувьд гэх юм бол өмнө жил харах юм бол төрийн хэрэглээ бүр 30% өсөлттэй, өрхийн хэрэглээ нэг 17% өсөлттэй байсан бол энэ өсөлт маань саарад өрхийн хэрэглээ одоо нэг 9% өсөлттэй буюу одоо ерөөхдөө өрхийн хэрэглээний түвшин бол хагас жилийн байдлаар өсөлттэй хэвээр байгаа. Гэтэл нөгөө талдаа төрийн талын хэрэглээ маань жоохон саарад ирсэн буюу хасагдахтай болж орж ирж байгаа. За тэгэхээр мэдээж энэ одоо мэдчлэн ерөөхдөө хэрэглээ талаасаа эрэлт талаасаа үзүүлдэг гол хүчин зүйл маань өөрөө дотоодын эрэлтээр дамжуулаад эцсийн ашиглалтын аргаар бол 5.7% өсөлттэй бол гарсан ийм дүр зурагтай байна гэж харж болж байгаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Тэгвэл яагаад хэрэглээ багасч байгаа? За дээрээс нь сая ашиглалтын эцсийн ашиглалтын аргаар болвол цэвэр экспорт бах байна гэсэн тийм. За тэрийг дараа слайдуудаар мөн дийлэрэнгүй яриа. За эхлээд тэгвэл нөгөө цэвэр экспорт яагаад багассныг хэдүүлээд дийлэрэнгүй харъя тийм. За экспортын хэмжээ эхний 7 сард нэг 8 тэрбум $, ойролцоогоор гарсан байна. За импорт 6.5. За тэгээд яг зөрүүг нь ботхоор уг нь худалдааны цэнцэл маань 1.3 тэрбум $, ашигтай мэт боловч энэ юусоо өмнө жилийн гүйцэтгэлээс ямар байсан бэ гэдгийг бол шинжээчдээ айгүй сонирхож үздэг тийм. За тэрнээсээ бараг 2 дахин багассан үзүүлэлттэй байгаад байна. Худалдааны цэнцэл 2 дахин багассан гэдэг чинь манайх ерөөсөө бараг ойролцоогоор 1.5 тэрбум $, өмнө жилээс багаар орж ирсэн. За тэгвэл яагаад ингэж багасчваа гэдгийг нь хэдүүлээ голлох бүтээгдэхүүнүүдээр нь хараад үзье. За экспортын гол бүтээгдэхүүн бол одоо нийт эзлэхүүний рейт дээр хамгийн өндөр нь бол мэдээж нүүрс гэдэг тийм. За тэр дундаа чулуун нүүрс гэж байна. За нүүрсийг бол ерөөсөө гол дунд нь нэг 4 ангилаад байдаг. За Монгол улсын хамгийн их экспортлдог нүүрс нь чатамхай чанар харьцангуй өндөр буюу коксчих нүүрс гэдэг тийм. За коксчих нүүрсийг бол чулуун нүүрс гэж авч үздэг. За нэмэх нь хүрэн нүүрсүүд бол ороод ирдэг. Энэ тоонууд нэг хаяа зөрөөд идэгин. Тэгэхээр яг нийт нүүрсийг яриад байгаа мó, зөвхөн чулуун нүүрсийг яриад байгаа мó, эсвэл хүрэн нүүрсийг яриад байгаа мó гэдгийг бол голт нь бол ялгаад ойлгочих хэрэгтэй. За зис бол бараг л нүүрстэй адил хэмжээтэй орлогыг бол авчирсан байна. За энэ үзүүлэлт ямар байдаг вэ гэхээр нүүрс нь уг нь 60%, зис нь 20%тай байдаг. Одоо ингээд 50-50 болцсон байна. Тэгэхээр манайх худалдааны нийт статистикта ерөөсөө энэ зисийн оролцоо бол өндөр болоод иржээ. Нүүрснийх багасаад иржээ шүү гэж харах хэрэгтэй. Өмнө жилтэй харьцуулахад бол 2 дахин ихсэн маань тийм байлээ. За хэрвээ ингээд зис сайн байгаагүйсэн бол манай одоо энэ экспорт $1.8 биш магадгүй $3 ч юм уу буурах эрсдэл бол өндөр байсан гэсэн үг. За ингээд зис яагаад ингээд өндөр гарчваа гэхээр оюутлогоо далдуурхай ашиглалтанд орсон. За ингээд далдуурхай ашиглалтанд орохоор манай зисийн концентрац гэдэг зүйл бол нэмэгдэж явчихж байгаа гэсэн үг тийм. Тэгээд зисийн концентрац нь өндөр байгаад байвал мэдээж үнэтэй зарна тийм. Манайх жишээлбэл хилийн үнэнийг $2,000 бол хэлбэлцээд $2,000 бол өссөн үзүүлэлт 1,500 байдаг гэсэн. Тэгээд ингээд олон улсын статистикийг харахаар яа гэм гэхээр зисийн үн нь ингээд 8,000 та ч юм хаяа 10,000 давлаа гэдэг. За энэ бол цэвэр зисийн үн юм. Манайх бол зөвхөн баяжуулж чаддаггүй. Тэгэхээр ингээд зисийн баяжмал гэдэг юм гаргана. Одоо баяжуулна гэдгийг цэвэр болтол нь баяжуулж чаддаггүй гэсэн үг тийм. Тэгэхээр зисийн баяжмал нь нэг 25% концентрацтай гэсэн. Тэгэхээр нэг магадгүй 1 тонн одоо энэ зисийн баяжмал 250
50 кг ч юм уу тийм цэвэр зис агуулгаддаг гэсэн үг тийм. Тэгэхээр ингээд үнэ нь бол ялгаатай явдаг. За импортын бүтээгдэхүүний хувьд бол харьцангуй бас импортын өсөлт арай бага байгаа юм тий. За ингээд манайх нөгөө маш их импортын машины одоо тоог цөөлөх хүрээнд бол арга хэмжээ авсан. Гэхдээ сонирхолтой нь сүүлийн 7 сарын хугацаанд бас импортоор маш их хэмжээний машин орж ирсэн бол харагдаад байгаа. Гэхдээ энэ хэмжээ магадгүй өсөлт нь яг өмнөх жилийнхтэй адилхан байсан бол манай импортоор маш их мөнгө бол гараад ахыг бол үгүйсэхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг ханшид маш их дарамт учраад одоо магадгүй 3600 700 хүрэх байсныг үгүйсэхгүй гэсэн. За ингээд сая мөн дэлгэрэнгүй ярьсан учраас энэ дээр бол товч дуртай тий. За зэсийн баяжмал бас тоо хэмжээгээр бас өссөн байна. Үнэн ч өссөн, тоо хэмжээгээр ч өссөн. Тийм учраас одоо орлого нь 2 дахин өссөн ч юм уу харагдаж байна. 1.2 сая тонн зэсийн баяжмал гаргаж ирсэн бол одоо 1.7 болсон байна тий. 1.7 2024 онд бол нийт 1.7 байсан бол ерөөсөө эхний 7 сарын хугацаанд одоо 1.2 болсон гэсэн. За ингээд чулууны өрс олвол өмнө жил нэг 80 сая тонн гарсан. Одоо 41 сая тонн хавцаа байна. За энэ дээр бол кокс чухны өрс нэмэхэд хөрөнгө өрс байгаа даа гэсэн үг тийм. За төмрийн хүдэр хараа одоо бусад алт гээд энэ бол нийт одоо эзэлж байгаа хэмжээгээр харьцангуй бас нэг юм доогоор байгаа. За ингээд хувиудыг харах юм бол жишээлбэл одоо яг энд бол үнүүдийг нь битсэн байгаа тийм. За үн бол чухал. Манайх одоо олон улсын үнээр бол яг Монгол улсынхаа үнийг бол яриад яваад байж болохгүй л тийм. Яг бодит хэмжээгээр бид нарт ямар орлого орж ирж байгаа гэдэг чинь энэ хэлийн үнээс шалтгаалдаг учраас. За Монгол улсын одоо нүүрсний хувьд бол нэг эхний 7 сарын дунджаар шүү. Одоо бол бүр 65 руу 60 руу буурсан байгаа тийм. Нийт 7 сарын дунджаар 71 байна. Энэ нь бол өмнө жилээс 39%-аар бүр буурсан үзүүлэлт. За зэсийн хувьд хараа үн 2320 болсон байна тий. Би яг 2000 гээд ярьжсэн өмнө жилийн статистикээр муу ярьсан. За ингээ 23%-аар одоо л өссөн байгаа гэсэн. Тэгэхээр үнэ нь өсөж байгаа бид нар харж байна. Хэмжээ нь ч гэсэн өсөд байгаа юм байна. Тэгэхээр ингээд нийт зэсийн орлого бол өндөр байгаа юм байна тий. За төмрийн өдөр бол харьцангуй буураад нэг 71-тэй байна. За алт бол угаасаа одоо 2025 оныг алтны урхааждын айгуу тийм ээлтэй жил байлаа гэж барж ярьж болохоор байгаа. Яа тэгэхээр дэлхийн эдийн засагт геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал маш их байна. Ингээд тодорхойгүй нөхцөл байдал нэмэхээр ерөөсөл алтны үн өсчдөг. Алт бол маш одоо safe haven буюу аюулгүй хэрэгсэл гэж бол явагддаг тийм. Тэгэхээр хөрөнгө оруулагч шууд алт руу хөрөнгө оруулаад байгаа учраас эрэлт нь өсөөд үн ч гэсэн манай Монгол улсын хувьд 36%-аар бол өссөн харагдаж байна тийм. За одоо ингээд түүхийн эдийн зах зээлийн хувьд ирэнгүүт гадаад орчноос шууд нөлөөлттэй байдаг учраас гадаад орчны зах зээлийн нөхцөл байдал ямар байгааг шалтгаалаад энэ түүхийн эдийн үнүүдийн хэлбэлзэл бол өөрчлөгдөж байгаа гэдэг бол маш сайн ойлгох хэрэгтэй байгаа. За тэгээд цаашлаад ерөнхийдөө гол бидний хараад байгаа бас төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөц болон ханшийн одоо тоонуудыг авч үзье. За төлбөрийн тэнцэл бол эхний хагас жилийн байдлаар бол 450 сая $400 алдагдaltaй байгаад байгаа. Тэгэхээр энэ нь болохоор алдагдлын хувьд өмнө жилээс бол 405 сая $400 бол өсчихсэн дүн байгаад байгаа. Тэгэхээр үүнд голчлон нөлөөлсөн мэдээж одоо импортын өсөлт болон экспортын өсөлтийн бууралт болоод ирж байгаа. За тэгэхээр мэдээж төлбөрийн тэнцлийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл маань өөрөө ханш байдаг. За ханш маань өөрөө одоогийн байдлаар бол 3593 төгрөгтөд тэнцэж байгаа буюу өмнө жилийн яг доллар сартай харьцуулахад 6.3%-аар суларчсан байгаа. Тэгэхээр мэдээж төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байх хэмжээгээр ерөнхийдөө ханшийн сулрал бол хүчтэй байдгийг нөлөөг бол бид нэр энэ дээр бол маш сайн харж болж байна тийм. За тэгэхээр одоо төлбөрийн тэнцэл эхний улиралд бол бүр 700 гаруй сая $700 алдагдaltaй байсан учраас одоо ханшийн сулрал ч гэсэн эхний улирлын одоо байдлаар бол маш хүчтэй суларсан бол нөлөө байгаа. Гэтэ сүүлийн саруудад бол харьцангуй тогтворж байгаа шинж тэмдэг бол ажиглагдаж байгаа. За нөгөө талд гадаад валютын албан нөөц маань өөрөө 3580 сая $400 тэнцэж байгаа. Гэтэ одоо үүнийг одоо гол бүрэлдэхүүнийг нь илүү задлаад авч үзэх юм бол гол хүчин зүйл нь нэгт үнэт цаас байдаг, мөн нийт харилцах хадгаламжийн дүн, мөн алт байдаг. Яг гол гадаад валютын албан нөөцийн дийлэнх хувь бүрдүүлж байгаа юм тийм. Тэнгүүт үүн дотроо алт өөрөө ерөнхийдөө өмнө жилүүдэд нэг гадаад валютын албан нөөцийн нэг 10-10-аас 11 орчим хувийг л бүрдүүлдэг байсан бол одоо бол 15% бүрдүүлж байгаа. Тэгэхээр нэгт одоо алтны swap хэлцэл зэрэгээр ерөөхдөө алтыг маш их нөөцлж байгаа нь өөрөө гадаад валютын албан нөөцийг өсгөхөд бас гол нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл гэж хэлж болж байгаа. Тэгэхээр мэдээж гадаад валютын албан нөөцийн хэмжээ их байх тусам одоо ханшийг тогтвортой байлгахад маш чухал нөлөөтэй гэж харж болж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө ерөөхдөө бидний гадаад орнуудтай хийж байгаа худалдааны нөхцөл байдлаас шалтгаалаад хэлбэлцэж байгаа гол үзүүлэлтэй гэж хэлж болно. Үүн дээр нэмээд хэлэхэд ер нь яагаад ингээд сүүлийн саруудад одоо төлбөрийн тэнцэл харьцангуй одоо ингээд 450 юм шиг харагдаж байгаа мөртлөө
яг сүүлийн саруудад бол эерэг гарсан байна байхгүй юу. За ингээ яагаад эерэг гарч байгаа гэхээр за экспорт нь угаасаа хязгаарлагтаад муу байгаа нь бол энд бол эргээр нөлөөлөхөд бол хэцүү те. Тэгэхээр энэ дээр нэмэгдээ төлбөрийн тэнцлэлээр гол данс маань санхүүгийн данс байдаг. Санхүүгийн дансаар манай Монгол бас бонд гаргалаа. Шууд тэр валют орж ирдэг те. За сүүлд 7 дугаар сард яасан гэхээр Хөгжлийн банк бол бонд гаргасан те. Нэг 500 сая $5 орчим бол бонд гаргачлаа. Тэгэхээр тэр 500 орж ирээд одоо энэ валютад нөөц харьцангуй гайгүй харагдаж байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Иргэжил манайх 2026 онд нөгөө swap төлөх хугацаа нь бол болчиход байгаа юм тий. Одоо нэг ойролцоогоор нэг 6 тэрбум юаны swap-ыг бол буцаагаад хятадд өгөөд буцаа манайх төгрөгөө авах хэрэгтэй байгаа гэсэн. Тэгэхээр эн чинь нөгөө валютын нөөц дээр мөн дарамт үүсгэхийг бол үүсэхгүй. Тэгэхээр иргэжил яг энэ төлбөрийн тэнцэл одоо өртөө холбоотой дарамт бол энэ swap-ийн хилцлийн хүрээнд хийгдэж байгаа юм байна. Тэгэхээр энэ хилцэл 3 жилээр хойшлох юм магадгүй. Гэтэ яг одоогийн байдлаар бол 2026 онд бол төлөгдөх байгаа тийм. За тэгээ мэдээж хамгийн гол үзүүлэлт бол инфляцийн түвшин байгаа тийм. Түрүү ярьсан 8.1% бол Монгол банкны зорилттой түвшний одоо юунаас бол жоохон бага зэрэг өндөр байгаа. За тэгэхээр мэдээж инфляцийн түвшинд гол нөлөөлж байгаа хүчин зүйл маань гэх юм бол одоо цахилгаан болон ус дулааны үнийн өсөлт болон хүнсний бараа ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүний өсөлт голчилж нөлөөлж байгаа. За гэтээ ерөнхийдөө бас жилийн эцэд бол инфляцийн түвшин одоо импортын бараа бүтээгдэхүүний зардал нэмэгдэх мөн цаашлаад одоо хөдөө аж ахуйн салбарт зэрэг шалтгаалаад бас зэрэг бага зэрэг өсөлт байх эрсдэл бол байгаа гэж бол харж байгаа. Иргэжлээс одоо дулаан, усны юу цахилгаан одоо үн бас дахиад өснө гэж байгаа юм тийм. Тэгэхээр нэг талдаа ерөнхийдөө мөнгөний хатуу бодлого бол үргэлжилж байгаа гэж бол хэлж болно гэсэн үг. Үний бодлогоо зөөлрүүлэх орон зай байгаа гэдэг. Тийм орон зай маш бага. Манай Монгол улсын гадаад зах зээлээс ямар их хамааралтай лээ. Тэр гадаад зах зээл нь одоо бол маш тогтворгүй байна тий. Тэгэхээр ингээд эрсдлүүд бол өндөр байгаа даа гэсэн үг. За одоо тэгэхээр хэдүүлээ сая бол экспорт байгаа юм байна тий. За ингээд төлбөрийн тэнцэл харьцангуй бас алдагдaltaа гараад эхэллээ. За мөнгөний хатуу бодлого үргэлжилж байна. Тэгэхээр энэ нь тэгвэл өрхийн бодит орлого зардал гэдэг зүйлд яаж нөлөөлж байгаа юм бэ? За өрхийн нэрэлсэн орлого гэвэл бидний яг мөнгөнд төгрөгөөр одоо олж байгаа орлогоодыг хэлнэ. За бодит гэчгээр яадаг гэхээр инфляцийг хасчдаг гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлбэл миний цалин уг нь 20%-аар өсөд идэг, инфляцийн дагаа 20%-аар өсвөл миний бодит худалдаа авах чадвар бол яг адилхан байна л гэсэн үг. За ингээд бодит орлого тэгэхээр хэдийгээр 2 дугаар улиралд өсвөө гэхээр нэг 8%-аар өссөн юм шиг харагдаж байна тий. За зардал бол 4.8%. За сүүлийн улирлуудад бас орлого бол харьцангуй өндөр өссөн. Нэгдүгээр цалингийн өсөлт бол байлаа тий. За хоёрдугаар бас инфляц хит амир 12% руу ч юм уу дэше бууцсангүй харьцангуй бас тогтвортой бариад энэ сүүлийн сарууд. Тэгэхээр ингээд өрхийн бодит орлого бол харьцангуй гайгүй. Гэтэ энэ яг өмнө жилтэй харьцуулахад ямар байсан бэ гэдгийг харах юм бол ерөөсөө өмнө жил 17%-аас үзэлт тий. Тэгэхээр 17-аас 8 хүртэл буурч байна гэдэг чинь одоо өрхийн орлого багасаад ирж байна. Тэгэхээр зардал нь багасаад ирж байна гэсэн үг тийм. За ингээ өрхийн орлого зардал ер нь хоёулаа багасаад ирэхээр хамгийн гол одоо нөлөө үзүүлдэг зүйл нь бол банкны салбар дээр бол харагддаг тийм. За орлого муутай байвал хадгаламж хийхэд хэцүү. За дээрэс нь зардал одоо гаргая гэхэд хэрвээ тэр хүний орлого багаад байвал банкнууд бас зээл олголт нь багасаад ирчдэг тийм. За ингээд ер нь хэдэн эдийн засгтаа ерөөсөө мөнгөний хумих бодлого явуулж байгаа юм шиг бол дүр зураг харагдана. Тэгэхээр ингээд танагтаад ирнэ гэсэн. За мөнгөний нийлүүлэлт бол банкны салбарт бас мөн чухал тийм. За мөнгөний нийлүүлэлтийн өсөлт ерөөсөө сүүлийн 7 сарын хугацаанд яг ихний 7 дугаар сарын байдлаар өмнө оны мөнгөний тарсны 3% таагаад байгаа тийм. Энэ үзүүлэлт яг өмнө жил ямар байсан гэхээр 10-аас дээш хувьтай байсан. За ингээ мөнгөний нийлүүлэлт чинь ерөөсөө л нөгөө мөнгөний сангийн бодлогоор дамжуулаад яг эдийн засагт хэрэглэж байгаа мөнгийг хэмжээний буюу. Одоо тэгэхээр 3% гэдэг чинь хумигтаад байгаа юм байна тий. За ингээ мөнгөний нийлүүлэлт хумигтаад ирэхээр хадгаламж зээлийн өсөлт бол бас багасаад ирдэг. Энэ график дээр бол ерөөс тодорхой харагддаг тий. Ингээ буураад эхэлсэн байна. Валют хараа одоо буцаад өсөөд эхэлсэн нэг сонирхолтой дүр зураг харагдана. Магадгүй сүүлийн саруудад бас өмнө жилтэй харьцуулахад манай төгрөгийн аж суларсан учраас энэ дүр зураг харагдсан байна. За зээлийн үйлдэгдэлч гэсэндээ ерөнхийдөө өсөлт нь болвол яг 6 7 дугаар сарыг хасах юм бол айгу бага яваад байсан тий. Тэгэхээр ингээд зээл ер нь ингээд хумигтаад ирж байна. За хадгаламж ч хумигтаад ирж байна. Тэгэхээр нийт эдийн засагтаа мөнгөний хумигталт бол явагдаж байна гэдэг бол ажиглаж байна. За бас энэ сарын одоо хамгийн сонирхолтой статистик бол яг улсын төсвийн тухай маш яригдж байгаа тий. Одоо 2026 оны улсын төсвийн төсөл одоо улсын хуралд өргөн барьчихсан байгаа даа. Тэгэхээр
одоо төсвийн төсөлд яригдж байгаа тоонуудыг бас одоо илүү сайн дурдна. Тэгэхээр яг одоогийн 7 дугаар сарын төсвийн статистикийг хэдүүлээ авч үзэх юм бол одоо улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого маань өөр 15.6 их найд буюу 7.4%-аар буурсан байгаа бол нөгөө талдаа нийт зарлага маань 16.9 их найд буюу 10 орчим хувиар өсөлттэй хэвээрээ байгаад байгаа. Тэгэхээр орлого буураад байгаа ч гэсэн өсөлтийн түвшин одоо эрчимтэй хэвээрээ л байгаад байгаа. Тэгэхээр үүний дүр зургаар бол төсвийн тэнцэл маань өөрөө 1.3 их найд төгрөгийн алдагдaltaй байна гэж харж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ дүнг авч үзэх юм бол одоо 2025 онд яг энэ одоо төсвийн зарлагаараа эрчимтэй явагдсаарлах юм бол оны эцэс гэхэд төсвийн алдагдал 3.3 их найд төгрөгт хүрэх тийм том эрсдэл байгаа гэжсэн. Тэгтэл одоо 2025 оны төсөв дээр дахин тодтгол хийсэн тий. Тэгэхээр төсвийн тодтгол хийснээр өөрөө тэнцвэржүүлсэн орлого маань өөрөө 30.2 их найд, нийт зарлага нь 31.6 их найд болоод тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.3 их найдтай барина гэдэг бол тодтголыг дахин бол хийсэн байгаа. Тэгэхээр энэ тодтгод бол нийт орлого талаас ч тэр зарлага талаас ч тэр тодорхой хэмжээгээр бууруулах тийм одоо шийдвэрүүд бол гарсан байгаа. За тэгвэл эх хичээлийн төсөл дээр яг ямар хуу орж ирсэн бэ гэдээ харах юм бол мөн адил 1.4 их найдын алдагдaltaй бол хэвээр байгаа дэрч дараа жил дээр ч гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол төсвийн алдагдал бол эх 2 жилийн одоо энэ жил болон дараа жилийн хугацаанд бол үргэлжлэх тийм бол эрсдэл бол ажиглагдаж байна гэсэн үг байгаа дэрч байгаа. За тэгээд хэдүүлээ ингээд 7 дугаар сарын статистик дээр одоо төсвийн гол бүрэлдэхүүн үзүүлэлтүүдийг өмнө жил болон өнөөдөр одоогийн байдалтай харьцуулаад аваад үзэх юм бол за өсөлттэй байгаа хувьд гэх юм бол нийгмийн татгалын орлого болон нөөтийн одоо орлогууд бол илүү бага зэрэг өсөлт үзүүлж байгаа бол амнаатын орлого болон орлогын албан татварын хувьд бол бууралттай байгаа гэж байна. Мэдээж амнаатын орлого гэдэг бол уулуурхайн салбараас шууд хамааралтай учраас тухайн салбар маань өөрөө хагас жилийн байдлаар бол ямар ч өсөлтгүй буй 0.1%-ийг л ерөөхдөө эдийн засгийн оролцоонд бий болгосон шүү дээ. Тэгэхээр тэрний бууралтаас шалтгаалсан төсвийн орлогын одоо бууралт энэ дээр бол орж ирж байгаа гэсэн үг. За нөгөө талдаа төсвийн зарлагын бүрэлдэхүүн маань ер нь бол нэлээд харьцуулахад өсөлттэй харагдаж байгаа. Үүнд хамгийн өндөр байгаа нь цалин хөлсний өсөлт бол одоогоор 3.7 их найд төгрөгт байгаа даа. Нөгөө талдаа бас одоо татаас болон шилжүүлгийн зардал ч гэсэн өмнө жил бол 6.5 их найд байсан бол энэ жил 7.4 одоо их найдтай тэнцэж байгаа тийм өсөлттэй байна гэж харж болж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа одоо эдийн засгийн одоо идэвхжил бага зэрэг буурж байгааг саарж байгаа тохиолдолд одоо сангийн одоо зөв бодлогыг барих нь бол маш чухал бүтээлт болж орж ирж байна гэдэг бол энэ дээр харж болж байна. Мөчлөг тахсан, мөчлөг сүрсэн бодлогод гэж ярьдаж тий. Тэгэхээр одоо 1.3 тэр их найдын аль үжээ алдагдaltaй байгаа юм болвол одоо ирэх 5 сард ерөөсөө орлого тэнцүү зардлал байх хэрэгтэй юм шиг. Тэгэхээр орлогоосоо зардал нь бол давж болохгүй. Тийм дүр зурагтай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгээд ерөнхийдөө бол одоо 7 дугаар сарын онцлог мэдээлэлд бол маш олон сонирхолтой үйл явдлууд бол болсон байгаа. За эдийн засгийн хүрээнд ч гэсэн түрүүний ярьсанчлан одоо төсвийн тодтгол болон 26 оны төсвийн төслүүдийг хийсэн. Тэгэхээр одоо бидний яриад байсан нүүрсний одоо гол орлого болох одоо нүүрсний төсөөллийг хийхдээ эрхчил бол 90 сая тонныг бол экспортлоо гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл хэдлийн үнийг бол 70 ам доллараар бол тооцно гэж бол үзсэн байгаа. Тэгэхээр одоо бид нар чинь 2024 онд гэхэд бол 80 сая тонны гаргасан. Тэгээ энэ жилийн төсөөлж гисэн одоогийн гүйцэтгэлээр бол өмнө жилтэй харьцуулахад одоогийн гаргасан бит хэмжээ маань гүйцэхгүй байгаа. Гэтэл жилийн эцэс гэхэд одоо тухайн одоо гашуун сухаа зэрэг бомбуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх байдлаар л одоо бит хэмжээг одоо тулслан гаргана уу гэхээс шил бид нарт бол жоохон эрсдэлтэй л тоол харагдаж. Гэтэл одоо эрхчил бол бүр 10 сая тонноор илүү бол дахиж экспортлоо гэсэн айгуу тийм том төсөөллийг бол тавьсан байгаа тийм. За тэгэхээр нөгөө талдаа одоо яг мэдээж төлөвлөгөө гаргахад бол маш сайхан орлогыг бол төсөөлөхөд бол өөдөр төсөөлөхөд бол сайхан ч гэсэн нөгөө талдаа эрсдэл хүлээж байгаа тийм. Тэгэхээр одоо сангийн яамны тооцоололоор бол нүүрсний бит хэмжээ суур төсөөллөөс 1 сая тонноор буурахад дотоодын бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр шууд бууруулах эрсдэл хадгалагдаж байгаа гэдэг бол дурдсан байгаа даа. За гадаад харилцааны хүрээнд ч гэсэн Монгол улс бол Азийн бүс нутаг болон одоо Бусан бомб зэрэг шинэ худалдааны гарцуудыг нээх байдлаар олон төрлийн гэрээ хийж одоо улс төрийн байдалд бол уулзсан байгаа даа. Тэгэхээр гадаад харилцааны хүрээнд бол Монгол улс яг энэ жил маш олон том үйл ажиллагаануудыг бол хийж байгаа бол харагдаж байгаа. За хамгийн сүүлд нь бол Орос улс шатхууны экспорттой асуудлууд бол нэлээд хүчтэй яригдж ирсэн тийм. Орос улс маань өөрөө шатхуундаа хориг тавина гэжсэн боловч ерөнхийдөө улсын газраас нь бол Монгол улс руу экспортлж байгаа шатхуун дээр бол ямар ч хязгаарлалт байхгүй гэдэг бол амлалтыг бол биелүүлсэн. Тэгэхээр ерөнхийдөө шатхууны экспорт тасалдана гэсэн эрсдэл одоогийн нөхцөлд байхгүй байгаа гэж хэлж болж байгаа. Энэ бол 7-8 дугаар сарын онцлог мэдээлэлүүд шүү дээ. За ингээ хоёлаа өнөөдрийнхаа сэдвийг ер нь дүгнэе тий.
дүгнэлт хэсэг дээрээ ирээдүйн хүлээлт буюу 25 оны эцэс 26 оны хүлээлтүүдээ яриа тий. За мэдээж одоо зөвхөн Монгол улс гэдэг ахгүй олон улсын нөхцөл байдал бол чухал. За олон улс даяараа л ер нь одоо энэ Дональд Трампын бодлогоос шалтгаалаад эдийн засгийн өсөлт өмнөх хүлээлтүүдээс бол багассан. Гэхдээ одоо сүүл 3 сараар сунгаад харьцангуй бас 4 сарын 2-нд зарлж ийснасаа зөөлөн бодлого явуулж байгаа учраас эдийн засгийн өсөлт нь бол өмнөх улирлын ч юм уу хүлээлтээс бол харьцангуй өндөр гарахаар бол харагдсан. За ингээ 2025 оны болон 2026 оны төсөөлөл бол энэ график дээр харагдаж байна. За олон улсаас гадна Монгол улсад хамгийн гол чухал нөлөөлөлт улс бол мэдээж Хятад улс тий. За тэгэхээр Хятад улсын дотоод засгийн газраас нь 5% эдийн засгийн өсөлттэй байна гэж байгаа. За энэ бусад төвүүд одоо байгууллагууд яаж харж байгаа гэхээр 4.8, 4.6 та байх болов уу гэж харж байна. За ингээд 5% хүрэхгүй маа гэхэд ядаж 4.6% өсөлттэй байна гэдэг чинь бас харьцангуй гайгүй. Бүр дөрвөлөн унсан бол Монгол улсад нөлөөлөл нь өндөр байхаар харагдаж байна тийм. Тэгэхээр бидний нөгөө нэг эрсдлээд гэжтэй. Хятад улс одоо нүүрс авахаа болчул яана гэсэн нэг тийм биднээс ингээ авахаа болоод өөрөө судаас авах нөхцөл бүрдчихгүйдэ гэсэн тийм юм байдаг. Гэтэл нөгөө талдаа Хятад улсын одоо импорт нүүрсний импортыг харах юм бол одоо Хятадаас ирэх жилээс илүү том үйлдвэрлэл барих, ногоон эрчим хүчтэй бодлогонууд бас тэгээд цаашлаад одоо нөгөө нэг хөрөнгө оруулалтад дэмжих байдлаар импортыг бол зогсоохгүй илүү их авах хандлага өргөлдөж байгаа гэдэг үднээсээ нүүрсний одоо экспорт хэмжээ бол буурахгүй гэсэн юм төсөөлөл бол гол яригдж байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь бол мэдээж түүхийн эдийн үнийн хамгаалалууд бол яг сангийн яамны төсөөллөөр бол энэ дээр бол харагдж байгаа. Тэгтэл нүүрсний хэлийн үн бол одоо 2025 оны бүр одоо олон 12 сарын байдлаар дунджаа нэг $70 доллартай тэнцэнэ гэдэг бол одоо хүлээлт байгаа. Тэгтэл 26 онд ч гэсэн муу адил нүүрсний хэлийн үн бол 70-тай бол тэнцэнэ гэж байгаа. Харин зэксийн үнийн хувьд л ирэнгүүт ерөөхдөө зэс дээр бол тарифын бодлоготой холбоотой маш олон одоо тарифын 50%, 30% зэрэг бол ногдож байгаа шүү дээ. Тэгэхээр түүний нэг талдаа эрэлт өндөр байгаа. Бас нийлүүлэлт нь хязгаарлагдвал байгаа учраас үнийн түвш нь бол эрхжил бол $9700 бол тэнцэнэ гэсэн хүлээлт байна. За алтны үн ч гэсэн ерөөхдөө одоо бол айгүй тийм хамгийн өндөр түвшин дээр өсөлттэй байгаа. Гэтэл энэ одоо энэ маань өөрөө мэдээж төв банкуд маань алтаа маш их нөөцлөд байгаатай холбоотой тий. Тэгэхээр 2025 онд бол $2900, 2026 онд бол $2800 дээр тогтворжно гэсэн юм гол хүлээлт байна. Тийм. За ингээд энэ хүрээд Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.